шүүх засаглал, шүүхийн байгууллагууд хараат бус ажилтгаа гэдгийг юугаар батлах вэ? Улс төрчдийн дунд ч гэх юм уу те шүүх засаглал руугаа дайрдаг нэг ийм хэвшмэл ойлголт, хандлага бий болчиход байна л да. Тэгээ шүүмжлэл бол байна. Энэ эрүүл үзэгдэл гэж бол харж байгаа. Гэтэл улс төрчид одоо нэг аюултай зүйл хийгээд байгаа нь өөрсдөө төрийн эрх мэдлийг авах зорилгодоо одоо сэвж попорч ярьснараа шүүхт итгэлийг өөрийн мэдлгүй ингээ унгааж аливаа субъект хараат тус бие даасан ажиллаж гин үү гэдгийг нэгдүгürt олон нийтийн итгэлээр хэмжих байх. Шүүхийн индексийн судалгаагаар шүүгчдэд итгэх итгэл дээр одоо 100 онооноос 5322 гэсэн оноо үнэлгээ өгсөн байна л да. Энэ үнэлгээ сайн юм уу, муу юм уу? Монгол улсад 3 засаглал гэж яриад байдаг боловч үсэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр нь л давмгаалаад байдаг болохоос биш шүүх засаглалаа ерөөсөө анхаараагүй хайцсан. Үндсэн хуулийн хэмжээний хараат бус бие даасан сахилгын хороо гэдэг байгууллагаар сахилга ёс зүйгээ одоо хянуулж шүүглэж байгаа. Өнөөдөр шүүх эрх мэдлийг бие даасан байлгах, энэ шүүгчийг хараат тус байлгах нь ерөөсөө нэг тодорхой субъектийн эрх амны асуудал биш. Тэгэхээр одоо энэ дээр хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдэх ёстой гэсэн үг үү? Тэр цалингийн сан дутагдaltaй учраас орон тоогийн нэмж зарлах боломж ус энэ өнгөрсөн жилүүдэд хязгаарлагдмал байлаа. Эдийн засгийн асуудал дотор чинь тэр хүний зөвхөн цалин хүс биш дээ. Тэр 180 хүний орон тоог яагаад шийддэггүй бэ? Ганцхан шүүхэн сахилгын ороо одоо ингээд шүүгчний сахилгын ороог ингээд хариуцлага тооцоо сахилгын ёс зүйгээс гадна одоо тэр инфлюенсерүүдийн асуудал байх юм уу? Тэр улс төрчийн асуудлын ёс зүй асуудал хаанаа шийдэгдэх юм? Хин юм аа хийх юм? Энэ дээр бас хүрээх хязгаартай байж эрх зүй төр гэдэг бол та бүгд мэднэ те нэг хүний эрх нөгөө хүний үүргээр ингээд ирэхээр ингээд хязгаарлагдах учраас энэ асуудлаа шийдэх. Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгын хөрөг хэлэлцүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаа шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага сэдвээр ярилцахаар студидтэй зочтой урьсан байна. Зочтой танилцуулъя. За миний зүүн гар талаас шүүхийн сахилгын орооны гишүүн Сугар. За шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн эрүүгийн эрхийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мөх Тулга. За шүүхийн сахилгын орооны гишүүн Мегмар Цэрэн. За хууль зүйн ухааны доктор профессор юм хүн байгаа. За миний баруун гар талд Бэлгүүн Заяа шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга. Сүүлийн үед ингээд ер нь олон нийт улс төрчдийн дунд ч гэх юм уу те шүүх засаглал руугаа дайрдаг нэг ийм хэвшмэл ойлголт, хандлага бий болчиход байна л да. За улс төрчдийн дунд ялангуяа шүүх засаглал улс төрийн салхиа харж шийдвэр гаргадаг гэсэн ийм яриа яваад байна. Нөгөө шудраг бусын хонгил бий болголоо ч гэж яриа яваад байдаг. Тэгэхээр ер нь улс төрийн эрх мэдлээс шүүх засаглал хараат бус ажиллаж чаддгүй гэсэн энэ ерөнхий сэдвээр хэлэлцүүлгээ эхлэе. За Монгол Улсын шүүхийн хувьд бол ерөнхийдөө 1992 онд батлагдсан үндсэн хуультай уялдуулаад нийтдээ өнөөдрийн хүртэл 30 жилийн шинэ үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн байна. За энэ ардсан үндсэн хуулийн нэг гол амин сүнс нь бол яг энэ таны хэлдэг энэ хараат тусаар энэ шүүх засаглал гэдэг чинь өөрөө бие даасан байх ёстой. Шүүгч нар нь ийм хараат тус байх ёстой. Энэ баталгаагийн Монгол улсын төр нь өөрөө хангана гэдэг үндсэн хууль буюу дээд иргэн бие хуулийн дээр баталгаажуулсан. Энэ чигүүргийнхаа дагуу өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол анхан шат, давзаалдах шат, хяналтын шатны гэсэн шүүхийнхаа тогтолцоотой эрүү иргэн захирааны гэсэн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны төрөлтэйгээр одоо ингээд шүүн таслах ажлаа хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр одоо та бүхэн шүүх засаглал, шүүхийн байгууллагууд хараат бус ажилтгаа гэдгийг юугаар батлах вэ? Ер нь аливаа субъект хараат тус бие даасан ажиллаж гин үү гэдгийг нэгдүгürt олон нийтийн итгэлээр хэмжих байх. Нөгөөтэйгүр үйл ажиллагааны онцлогтой тулгуурлаад хараат тус ажиллах нөхцөл хангагдаж гин үү гэдэг асуудлыг бас эхний урдч нөхцөл тавигдана гэсэн. Өөрөөр хэлбэл хараат тус бие даасан байх нөхцөл нь бүрдэж гин үү гэж урдс нөхцөл байж ш хараат тус байгаа эсэх асуудал яригдах байх гэж би ойлгож байна. Миний хувьд бол яг шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлж байгаа энэ шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан байдал хараат тус байдлыг хангах үндсэн чиглэлтэй Монгол Улсын хуульчдаас шүүгчийг шилж болох бас чиглэлийг хэрэгжүүлдэг.
За энэ чиглэлийнхаа хүрээнд ерөнхийдөө одоо өнөөдрийн батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд одоо энэ шүүх засаглалыг бие даасан байлгах, хараат ус байлгах те энэ чиглэлээр хууль тогтоомжоос зөвхөн хэрэгжүүлж байна л гэж үзэж байна. Хараат ус шүүх, бие даасан шүүх яагаад байх ёстой юм бэ гэдгээ бид нэр эхлээ зөв ойлгож ш. Дараа нь энэ шүүхийн бие даасан хараат ус байдлыг хэрхэн хангах асуудал яригддаг юм. Өнөөдөр шүүх эрх мэдлийг бие даасан байлгах, энэ шүүгчийг хараат ус байлгах нь ерөөсөө нэг тодорхой субъектийн эрх амны асуудал биш. Энэ өөрөө хүний шодрог шүүхөөр шүүлэх үндсэн эрхтэй шууд холбогддог асуудал. Хараат ус бие даасан шүүх бэжж энэ өөрөө хүний үндсэн эрх хангагдана гэж үздэг байна. Тийм. Энэ агуулгаараа өнөөдөр дэлхийн улс орнууд энэ төрийн эрх мэдлийг хойрлсон, улс орнууд энэ шүүх засаглалыг бусад эрх мэдлээс ийм хараат ус байлгах, энэ эрэл хайгуул, энэ дэд бүтэц хууль эрх зүйн орчныг судалсаар л байгаа. Манай улс ч гэсэн одоо ингэ судлаад хууль тогтоомжоо боловсронгуй болгоод практикт хэрэгжүүлээд явж байна. Нэгдүгээр. За ийм утгатай энэ хараат ус байдлын гол агуулга нь зүйлийг зөрчиж гин үгүй гэдэг дээр бие даасан шалгах ажиллагаа явуулаад хариуцлага тооцох үүрэг хүлээл гэж байна. За жилд дунджаар 300 гаруй 400 гаруй өргөдөл ирж байгаагийн 50% нь бол шүүгчийн шийдвэрсэн хэрэг маргааны шийдвэртэй холбогдуулж ирж байгаа. За хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шүүхийн сахилгаараа бол шүүгчийн гаргасан шийдвэрд хянах үүрэг байхгүй. Тэр шүүгч бол хараат усаар шийдвэр гаргаж байгаа. За тэгэхээр иргэд бол хуулийн ойлголтын зөрүүтэй байдлаас болоод шүүхийн шийдвэртэй иргэн хүний хувьд гомдоод энэ шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагт гомдол гаргах нь зүйтэй байна гэж ирж байгаа нь бол 50-аас дээш хувь нь байна гэж байгаа. Тэгж статистик тоо мэдээ гарч байгаа. За үлдсэн 50% дээр нь өргөдлийг шалгаж үзээд шалгах шаардлагатай байна гэж шүүхийн сахилгын хорооно гишүүд үзэх юм бол тэр үлдсэн 50%-ийнхаа ахаад 50% орчимд нь сахилгын хэрэг үүсгэж байгаа. За сахилгын хэрэг үүсгээд шалгах ажиллагаа явагдана гэдэг бол энд ямар нэгэн хуулиар хоригдсон үүрэг болгосон тэр заалтыг зөрчсөн асуудал байж болшгүй гэдэг үгнээ шалгах ажиллагаа явуулж байгаа. За энэ ажиллагаа явагдаад хууль заасан процессын дагуу шүүгчид арга хэмжээ тооцно, эсвэл энэ зөрчил асуудал би гараагүй байна гэдэг одоо хоёр төрлийн шийдвэр гарч байгаа. Шийдвэр нь бол нээлттэй зарлагддаг гэсэн үг үстэй. За хуулиар нөгөө хориглоогүй бүхэл тохиолдолд бол нээлттэй явагдаж байгаа. Энэ дээр хуулиар хоригдсон зүйл бас төрийн нууц, бага насны хүүхэд гэдэг одоо нэг хэд хэдэн зөвлөлтүүд байгаа. Тэр тохиолдолд бол хаалттай явагдана. Бусад тохиолдолд нээлттэй. Манай сахилгын хорооны вебсайт дээр бол шийдвэрүүд бүгд нээлттэй байж байгаа. Одоо түрүү ярьлаа штэ шүүх засаглал шүүгчид одоо шүүх байгууллага хараат бус ажилтгүй гэдгийг олон нийтийн ихтгэл үнэмшлэр бас хэмжих нь маш том хэмжүүр юм а гэд шүүхийн индексийн судалгаагаар сүүлд одоо 2023 онд шүүгчдэд итгэх итгэл дээр одоо 100 онооноос 53.22 гэсэн оноо үнэлгээ өгсөн байна л да. Энэ үнэлгээ одоо хэр зэрэг сайн юм уу, муу юм уу гэдгийг тайлбарлаач. За би шууд хариулъя. Энийг бол одоо сайн үнэлгээ гэж хэлнэ. За ер нь олон улсын хөндлөнгийн судалгааны байгууллагуудын судалгаа байдаг. Тэгээ эрх зүй өндөр хөгжсөн, харьцангуй сул хөгжсөн, дунд зэрэг хөгжсөн гэдэг улс орнуудаар ингээд судалгаа авахаар ер нь ингээд 50% байх юм бол тэр хамгийн хангалттай үзүүлэлт гэж үздэг юм байна. За яагаад гэвэл ер нь шүүхийн байгууллагын онцлог маань тэр шүү дээ. Өөрсдөө уучраа олохгүй хэрэг маргаан зарга одоо эрүүгийн хэрэг шүүхтэр ирж шийдэгдэж байгаа тийм. Тэгэхээр шүүхийн шийдвэр бол одоо хоёр талд таалагдахгүй байх нь бол бараг ойлгомжтой. Аль нэг талд таалагдчих болно. Ер нь хоёуланд нь ч бас таалагдахгүй байж болно. Жишээ авал би 10 төгрөг авъя гэж нэхэмжил гаргасан чинь шүүхээс 8 төгрөг гаргалаа тийм. Нөгөө тал бол бүр огт би өгсгүй тэг төгрөг гэж хүсэж ийсэн бол аль нь одоо ингээд сэтгэл хангалуун бус үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гомддог, давзаалддаг. Эрүүгийн хэрэг дээр бол одоо би 10 жилийн ял авахгүй дээ. Би ер нь хэрэг хийгээгүй дээ ч гэдэг юм уу. Эсвэл авлаа гэхэд одоо 2-3 жил аавна гэж төсөөлдөг ч юм уу тий. Иймэрхүү хүлээлттэй байсан бол нөгөө талдаа бол бүр амиг амарч гэдэг юм уу тий. Цаазын ял гэдэг юм уу. Бүх насаар хорих ял гэд хүсэж ирсэн бол тэр юуг бол шүүгч тэнцлэгтэй хэрэг цугларсан нотлохоронтыг үнэлж хуулиа хэрэгжилж өөрийн дотоод итгэл үнэмшлэрээ шийддэг. Тэгээ энэ нь одоо тэр талуудад аль талд нь бол таалагдах албагүй байдаг. Тийм учраас
тэр шүүхэд итгэх олон нийтийн итгэл ер нь 50% байхад л идеал төгс одоо утга юм байна гэсэн юм үнэлэмж байдаг юм байлээ. Тэгэхээр 23 оны энэ үнэлгээ бол 21 оноос өссөн байсан 2%-аар. Тэгэхээр манайх бол яг олон нийтийн талаас сайн одоо итгэл үнэмшил өндөр байна гэж үзэхэр юм. Тий. Ер нь одоо манай шүүхийн тогтолцооч үргэлж шинжлэгдэж одоо апдейт хийгдэж явж байгаа. Тэгээ энэ 21 оны шүүхийн тухай шинэ хуулийн дагуу нэлээд олон өөрчлөлтүүд хийгдсэн. Ер нь энэ маань бол одоо 19 оны үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой. Одоо ер нь энэ үндсэн хуулийн хэмжээний юм хараат бус бие даасан байгууллагаар ёс зүй сахилга хариуцлага шүүлгэж байгаа байгууллага ер нь байхгүй гэж би бас хувьдаа ойлгож байгаа. Өмнө нь бол одоо манайх ёс зүйроо сахилга ороо байсан. Гэхдээ энэ нь шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд гэдэг юм уу, улсын дэд шүүхийнхаа дэргэд гэсэн маягаар одоо бусад бүх төрлийн байгууллага бол ер нь ийм л байгаа л да. Гэтэл одоо манай шүүх бол үндсэн хуулийн хэмжээний хараат бус бие даасан юм сахилгын хороо гэдэг байгууллагаар сахилга ёс зүйгээ бол одоо хянуулж шүүлгэж байгаа. Тэр ч утгаараа бид нар бол одоо маш сахилга баттай, ёс зүйтэй байх ийм шаардлага угаасаа төрсөн. Тэгээд тиймч байж чадчихээн гэж одоо бас шүүгчнэрээ төлөвлөж бас хэлэх байна. Тэгэхээр энэ ингээд судалгаа харахаар олон нийтийн зүгээс бол ингээд итгэл бас харьцангуй өндөр байна олон улстай харьцуулахад гэдэг. Гэтэл нөгөө талдаа одоо ингээд улс төрчид эрх мэдлэлтнүүд нь бие бинийгээ намнахтаа шүүхийн нэрийг барьдаг те. Хуулийн байгууллагууд ингээд улс төрийн эрх мэдлэлтний салхийг харж шийдвэр гаргаад байна гэдэг. Өнөөдрхөн гэхэд л сошиал орчинд бас хуульчид бие бинийгээ хэлсэн байсан л да. Хууль зүйн сайдыг хүртэл хизээ одоо ингээд хууль зүйн сайд нь хэрэг ингээд олон нийтэд зарлаад байдаг юм бэ. Энэ бол байж боломгүй зүйлээ гэдээ ярьсан байсан. Тэгэхээр энэ нь өөрөө бас одоо олон нийтийн шүүх засаглалд итгэх итгэлийг сулруулад байгаа юм шүү. Энэ дээр та ямар байр суурьтай? Ер нь бол Монгол улсын үндсэн хууль байна. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Хинч гэсэн одоо юу гэдэг одоо шүүх хараат ус биш байна, шудраг биш байна гэж ярьж болно. Нөгөө тал шүүхээр одоо шийдүүлж байгаа хүмүүс ямар байр суурьтай байгаа юм. Ард түмэн ямар байр суурьтай байдیں۔ Тэ. Ингээд энд бол тийм хувь хүний үзэл бодлын асуудал. Тэрнээс хэн юу гэж ярихыг бид нэр тэр хүн зүг ярьсан, буруу ярьсан шүүх нь бол бас жоохон зохимжгүй. Энэ хамгийн сүүлд гарсан юу бол энэ юу гэж 2021 он 2023 онд нээлттэй нийгэм форумаас хийлгсэн энэ шүүхийн судалгаа индекс байна л да. Энэ дээр бол харьцуулаад би ингээд мэдээллийг аваад ирсэн ба. Таны хэлээд байгаа тэр 51%, 53% гээд өссөн гэж яриад байгаа ш. Тэр чин дотроо айгүй олон задаргаатай, үзүүлэлттэй. Тэгээд одоо яг мэргэжлийн шүүгчнараас, прокуророос, өмгөөлөгчөөс, хэргийн оролцогчноос одоо юу гэдэг санамсруу төврийн аргаар Монгол Улсын иргэдийн датан дээр үндэслээд утсаар нь эднэр одоо асар олон хүнээс аваад энэ бол нэлээд хантай байх гэж би бол боддог байхгүй дотор. Тэгээ эндээс бол жишээ шүүх эрх мэдлийн бие даасан байдал бол одоо чинь 21 он 51.6% байсан бол 23 он 50.3%. Ингээ буурчаа. Гэхдээ ерөнхийн нөгөө 6 үндсэн хэмжигтүүнээс дундчилж авахаар 51-ээс 53 болж өссөн юм шиг харагдаад. Энэ дотор одоо шүүхийн даасан байдал нь буурсан. Тийм, буурсан гэж одоо жишээ нь тэр судалгаа 21 он 51.6 байсан бол 23 онд 50.31% тийм үү. За шүүхийн хоёр дахь үзүүлэлт шүүхийн нээлттэй ил тод байдал 62% байсан бол 65% болж энэ одоо жишээний үзүүлэлт бол 3 пунктээр нэмэгдсэн байна тийм. За шүүхэд итгэх олон нийтийн итгэл 53% байсан бол 48% болсон байна. 5% буюу нарийн тоо хоёр бол 477. 2 жилийн дотор 5 пунктээр унсан байна тийм үү. За энэ шүүхийн дэд үтс хүний нөөц ч гэдэг юм уу тэр нь 44-өөс 43-гээ 1%. Шүүгчийн ёс зүй хариуцлага 45%-аас 58% болоод 12 пунктээр нэмэгдэж байгаа. Дундаа шүүгч бол хамгийн өндөр үүрэг ажиллагаа хүлээх ёстой. Ард түмний хүсэмжлэл гэдэг юм уу те шудраг усны хүсэмжлэлгээд бид нар яриад байна шүү дээ. Тэрний илэрч байгаа илэрлэл нь үндсэн хууль шүүхийн сахилгын орны байгууллага өөрөө байгуулагдах ёстой гэд хууль тогтоогч нар ч ард түмний хүсэл эрмэлзлийг харгалзаад ингээд үндсэн хуулийн байгууллага сахилгын ороо байгууллагдлаа. Дагаад 21 онд эргэцэн үндсийг тавилаа. 21 онд шүүхийн тухай хууль гэж гараад шүүхийн тухай хуулиараа шүүхийн сахилгын ороо ийм байгууллага ийм бүтцтэй ингэж сахилгын шүүгчд холбогдуулан гаргасан өргөдөл мэдээлэл ингэж шийднэ бүх процессыг нарийн детальны оруулаад энэний дагуу ингээд одоо үерийн ус шиг явж штэ өргөдөл мэдээлэл орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энд яаж яах вэ гэхээр нөгөө шүүхийн ёс зүйн сахилгын хариуцлага нь хууль зүйн хувьд бэхжсэн байна.
Хоёрдугаарт ингээд бодиттой үйл ажиллагаа явуулсан байна. Гуравдугаарт энэ тодорхой мэдээж ингээд хариуцлагууд тооцогдоод ингээд нийгэм сенсацлсан асуудлууд ингээд шийдэгдээд эхнээс явж байгаа шүү дээ. Явсан байхгүй. Одоо янз бүрийн кейсүүд байдэ. За тэгэнгუთ л одоо энэ дээр мэдээж нөгөө яг тэр судалгаа хийж индекс гаргаж явах үед шүүн сахилгаараа одоо юу гэдэг ингээд үйл ажиллагаанд жигдрээд явагдаад ингээд нэг бүүн болдно гэдэг юм уу да нэг тийм юу болж штэ. Тийм учраас энэ ингээд татагдаад би бол одоо тэгж харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо шүүхийн хараат бус бие даасан байдлыг ярихын тулд хоёр талаас нь ярих хэрэгтэй болох те эрх зүйн орчин нэг нь одоо дэд бүтцийн талаасаа эрх зүйн орчин талаасаа бол хараат бус бие даасан байдлыг бий болох хангалттай орчин нь бүрдсэн гэж хэлж байна те. Одоо энэ дээр бол ер нь хоёр үндсэн сектор тоогдод байгаа. Нэгдүгээрт албаны буюу объектив хараат бус байдал, нөгөөдийн субъектив буюу одоо хувийн хараат бус байдал гэж хоёр асуудал ярьж байгаа. Нэгдүгээрт би одоо Монгол Улсын иргэн хувь хүн тийм үү шүү гэж. Нөгөө талдаа Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа энэ хүн. Одоо Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг нэг л хоёр субъект байна Монголд. Монгол Улсын их хурл байна. Хууль гаргаж байна. Төрийн албадлагаар хэрэгжин тийм үү? Хууль бол зайлшгүй хэрэгжин. Тэнд 76-аас бол одоо 125 хүн ч гэдэг юм шийдвэр гаргаж. Энд зөвхөн нэг шүүгч суугаад алах тогшоод одоо Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж. Ийм хоёр бүрэгтэй субъект байна. За шүүгч хүн одоо нэг талаас албаны буюу объектив хараат бус байдал нь болохоор Монгол Улсын үндсэн хууль, шүүхийн тухай хууль, за бүх эрүүл иргэн захиргааны процессын хуулиуд холбогдох зөрчлийн хууль гэдэг юм бүх хуулиар бол шүүгч хараат бус ажиллах бүх нөхцөл бололцоо хангагдсан. Энэ бол албаны хараат бус байдал шүү дээ. Чи ийм байх ёстой гэдэг тэр боломжийг хангачиж. Нөгөө талд нөгөө хүмүүс маань бүр боломж нь байна тийм үү? Нөгөө талд хувийн хараат бус байдал яригдана. Субъектив. Одоо би хэрэг маргаан шийдэхэд хараат бусаар шийдэх бүх нөхцөл боломж хууль зүйд хангагдсан шүү дээ. Нөгөө талд нөгөө хувь шүүгчийн асуудал хэрхэн бэлтгэгдсэн субъектив хараат бус байдал шүү дээ. Албаны бус хувийнх нь тэр нь өөрийнх нь эрд зориг хичээл зүтгэл өөрийгөө боловсруулсан мэдлэг чадвартай байдал гэдэг юм ингээд тэр хувь хүнээс нь шалтгаалж байгаа зүйл байна. Шүүхийн байгууллагууд мөнгөдөд үйлчилдэг, ядарсанд хатуу байдаг гэсэн ийм ярианууд, дам ярианууд яваад байдаг л да. Тэгээд ингээд хууль эрх зүйн талаасаа бол хараат бус бие даасан ажиллах нөхцөл бол бүрдсэн гэж байна. Нөгөө талдаа одоо дэд бүтэц буюу хүний нөөц, за хүний нөөцийн бэлтгэгдэл маш олон хэрэг дээр шүүгчид ажилладаг ч гэдэм үү. Энэ дэд бүтцийн асуудал дээр ямар асуудлууд байт юм бэ? За нэгдүгээрт шүүх нэг талд үйлчилж ийн гэж үйлчлээд байна гэсэн шүүмж байна гэж та асууж байна. Түрүүн хэллээ шүү дээ. Шүүхийн байгууллагын онцлог маань өөрөө ийм л юм. Бүгдэд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй. Угаасаа дэлхийд ийм. Тэгэхээр өөрөө энэ шүүх өөрөө хараат тус бие даасан байна уу гэдгээр хэмжигдээс шүүгч гаргаж байгаа шийдвэрийг хандж байгаа тэр олон нийтийн санаа бодол нийцүү шийдвэр гаргахгүй. Тэгэхээр шүүмжлэл бол байна. Энэ эрүүл үзэгдэл гэж бол харж байгаа. Энэ асуудлыг зүгээр яаж шүүх эрх мэдлэн даван туулах ёстой юм бэ гэхээр ил тод нээлттэй байдлаар даван туулна шүү дээ. Гаргаж байгаа шийдвэрийнхээ үндслээ тайлбарлах ёстой. Хуралдаан гарч байгаа процесс ажиллагаа нээлттэй байх ёстой. Энийгээр бол даван туулна. Тэр шүүмжлэлийг бол ерөөсөө тийм байх эсгүй зүйл бүгд шүүх рүү хараад алга таших ёстой гэсэн тийм дэлхийд нэг ч улс их орн байхгүй. За нэг төр. Хоёрдугаар шүүхийн дэд бүтцийн асуудал та ярьлаа тий. Хэрхэн бэлтгэдэг яа одоо дэд бүтцийн асуудал энэ дээр зур тавчхан ярихад өнөөдөр Монголд нэг 520 гаруй шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна. За энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа өөрөө чадвах нь өөрөө та түрүү хэлсэн маш их ачаал энэ жилээс жилд гарч байгаа хэрэг маргаан өсөж байна. За яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны шүүхийн статистик танилцуулахад 170 мянган хэрэг шийдэж байна Монголын шүүх. Энэ 170 жилд. За энэ 170 мянган хэргийг 512 шүүгч шийдэж байна. Нэг шүүгчдээр оногдож байгаа хэргийн ачаалт бол харилцан адилгүй байна. Нийслэл орон нутагт. Гэх мэтлэнгийн дэд бүтцийн асуудал дээр бол орон тооны асуудал, тулгымцсан асуудлууд байгаа. За дараагийн нэг асуудал бол шүүхээс үйлчлэгээ авж байгаа иргэдийн одоо орчин нөхцөл бол бас дэд бүтцийн гол асуудал болоод байна. За хараат тус байдал нь ямар нэг байдлаар хинээс хараат биш ерөөсөө нэг ийм нэг бод юм байхгүй шүү дээ тий. Энэ бол хараат юугаар хэмжих. Энэ нь өөрөө яг сахилга ёс зүйтэй шууд холбогдож байгаа. Өнөөдөр төр засаг шүүгч бие даасан байдал, төвийг сагсан байдлаараа хараат тус байдал тий. Хараат тус байдлын илэрхийлэл болж энэ хэр хэрэгжиж байгаа юм бэ гэдгийг
одоо хямдаг механизмгүйгээр энэ бие даасан харац байдал өөрөө тогтох боломжгүй. Энэ агуулгаараа өөрөө сугар гишүүн хэллээ. Дэлхийн улс орнууд энэ хараат ус байдлыг хангадаг энэ сахилах хариуцлагын механизм энэ тогтолцоо өөрөө бэжж харац байдал хангагдана гэж үздэг байхгүй. Тийм учраас энэ сахилах хариуцлагын асуудлыг ярихгүйгээр дангаараа харац байдлын асуудлыг ярих боломжгүй. Ийм л онцлогтой юмнууд байгаа. Тэгэхээр та нар бүгдээрээ л дуу нэгтэйгээр одоо ер нь шүүхийн сахилгын ороо байгуулагдсанараа бас хараат бус байдал, бие даасан байдал одоо их өсөж байгаа л гэж хэлээд байна шүү дээ, тий. Та түрүүнд дурдлаа одоо жилдээ 1500 хэрэг 500 шүүгчээр шийдвэрлэгдэж байна. 170 мянган хэрэг. 170 мянган хэрэг. 90 эргэн захирал. Тэгэхээр одоо энэ тоо яг одоо олон улстай харьцуулахад хэвийн тоо юм уу? Одоо нэг шүүгчдэр ноогдож байгаа хэргийн тоо. Тэгээ энээс болж одоо тухайн тэр субъектив хараат бус бие даасан байдал нь алдагдах уу? Шүүхийн харац байдлын бас нэг гол элемент бол энэ хэргийн ачааллын асуудал. Энэ шүүхийн асуудал биш, хэрэгээ шийдвүүлж байгаа иргэд олон нийтийн асуудал. Ачаалал ихтэй шүүхтэр хэрэг маргаа удаашрж байгаа нэг шалтгаан одоо хэрэг маргааны шийдвүүлж байгаа процесс удаашрж байгаа нэг гол шалтгааны нэг шүүгчдэр хэтэрхий олон хэрэг маргаа байгаа явдал бол энэ нэг категори мөн үгүй муу юм. Шүүхээс одоо дунджаар нэг шүүгчдэр одоо та ачаал хэр их байд юм бэ олон улс төр гэж штэ. Энэ судалгааг бас хийдэг ерөнхий зөвлөлөөс. Өнөөдөр Монгол улсын дүүргийн одоо энэ хянан шийдвэрлэж байгаа анхан шатны шүүгүүдийн ачаал бол 200-300% давтсан байгаа юм. 200-300% зохист ачааллаас. Сүүл байгуулсан хялбар ажиллагааны шүүх одоо нэг шүүгчдэр та шүүгч байлаа гэхэд тань дээр 1000 гаруй хэрэг байна. Тийм. Тэгэхээр энэ өнөөдөр бодит шүүгч хүн хүн шүү дээ, тий. Тухайн хөдөлмөр эрхлэх физиологийн тий энэ хугацаатай. Тэгэхэд ийм ачааллын дунд өнөөдөр шүүн заслагч хэрэгжүүлэл явж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдэх ёстой гэсэн үг үү? Шүүгч нар төрж гарч ирэхгүй байна гэсэн үг үү? Эсвэл шүүгч болох процесс одоо шалгуур нь өндөр байна гэсэн үг үү? Эсвэл зүгээр шүүгч болохгүй байна уу? За ер нь бол одоо улсын их хурлаас тогтоол гаргаад шүүхийн оронтой дээд шүүхийгээ оруулахгүй 699 шүүгчтэй байх юм байна. Тэгжиж олон улсын хэмжээний одоо дундаж ачаалттай хэвийн болох юм байна гэсэн судалгаан дээр үндэслээд их хурл буюу хууль тогтоогч маань энийг баталсан. Гэтэл энэ орон тоогоо ерөөсөө гүйцээж хангаж өгөх төсөв буюу таны түрүү ярьсан дэд бүтцийг ерөөсөө шийдэж өгдөг. Өөрөөр хэлбэл тэр цалингийн сан дутагдaltaй учраас орон тоогийн нэмж зарлах боломж бас энэ өнгөрсөн жилүүдэд хязгаарлагдмал байлаа. Тэгэхээр 520 700 гэд үзэхэр чинь 180 зүрэ гарч штэ тий. Тэгэхээр одоо ингээд энэ нийслэл дүүргийн шүүхүүдийг харахаар хагас жил тутам ачаал дандаа ахиу гардаг. Тэгээ хагас сүнс сайны нэгдэн заавал ир сууж гин. Өглөө 8-д ирлэхэд орой 22 цагт одоо хүртэл хурал хийж гин шөнийн цаг хүртэл тий. Тэгэхээр ийм байдлаар ингээд ажиллаад ахаар шүүгч хүн чинь хүн юм чинь бас ажлаас хашрах хам шинж заримдаа анзаарэгдэж байна тий. Дээр нь одоо түрүүний ярьдгаар нөгөө улс төрчнөр нь одоо бас оноо авах гэдэг юм уу те. Зарим нэг кейс дээр өөрт нь хамааралтай хамаагүй. Тэгээд одоо өөрийнхөө өнцгөр өөрийнхөө субъектив өнгө аясаар одоо тэрийг сэвнэ гэж ярьдаг тийм ээ. Ингэдэг. Тэгтэл улс төрчид маань нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй байгаа. Юу гэхээр ер нь төрд итгэх итгэл гэж нэг зүйл байх ёстой шүү дээ. Энэ чинь маш эмзэг зүйл. Төрдөө итгэхгүй байх юм бол одоо энэ нийгэм чинь оршин тогтнохгүй. Одоо дур зоргийн асуудал гарна тий. Тэгэхээр одоо энэ бусад улс орнуудыг харж штэ тий ингээд дайн тулаантай тэмцэлтэй улс орн одоо дүр хүсэттэй бослого тэмцэлтэй энэ орнуудыг харахаар ийм байдалд орохгүй тулд юу гэхээр иргэдэн төрдөө итгэдэг байх хэвээр төрийн албан хаагчид нь тэднийхээ итгэлийг дааж ажилтдаг байх хэвээр. Гэтэл улс төрчид одоо нэг аюултай зүйл хийгээд байгаа нь өөрсдөө төрийн эрх мэдлийг авах зорилгодоо одоо шүүхийг мүлжүүртэй сэдв болгож 4 жил тутмынхаа мөрийн хөтөлбөр дээр шүүх засаглалыг ингэж сайжруулна, ингэж засна гэдэг. Дандаа Монгол бол одоо нэг хойд хар аваахаа гэдэг шиг ярьж хэлж ингэж байгаа нь одоо олон нийтийн сэтгэл зүйд бас буруу кодыг үүсгэж чинь тий. За тэгээд тухайлсны кейс дээр одоо сэвж попорч ярьснараа шүүхт итгэлийг өөрийн мэдлгүй ингээ унгааж байна. Төрийн эрх мэдлийн нэг салаа мөчрөн шүүх юм чинь шүүхтээ итгэхээ байчвал үндсэндээ энэ хоёртоо ч итгэхээ байч. Засгийн газар их хуралдаа. Тэгээ ингээл нийтдээ төрдөө итгэхээ болно гэдгийг одоо бас хаана ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо би жишээлбэл өөр шүүхийн шүүгчийн уншиж хийж байгаа хэргийг
огт мэдэхгүй шүү дээ. Тэр хэргийн дотор яг юу байгаа, гиз дотор нь үнэхээр ийм байранд байсан юм уу, байгаагүй юм уу? Эднийг мэдэхгүй байхад сошиалар хүмүүсийн одоо авж байгаа тэр мэдээлэлтэй л адилхан мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр хүмүүс одоо ингээд сошиалар тэн нэгэн улс төрч одоо ингээд субъектив байдлаар мэдгдэл хийхээр тэрийг дагаж туйлширч хэд хошуурдаг. Тэгээ энэ нь одоо яг бодит байдалтай бол нийцдэггүй. Энийг бас хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр одоо бүхэл бүтэн 180 хүний оронтой ингээд дутуу тэгээд нөгөө байгаа хүмүүсээ л шахаж ажилуулад байна. Тэгээд тийм өндөр ачаалттай ажиллаж байгаа хүмүүсээс бас би даасан хараат бус байдал нэх нь өөрөө бас шудраг бус юм биш үү гэж асуулт гарч ийн л да. Тэгээд тэр 180 хүний оронтойг яагаад шийддэггүй бэ? За шахлахын хорооны зүгээс бол хууль заасан дагуу арга хэмжээ явж шалгаж байгаа. Тэрний дийлэнх одоо жишээлбэл 100 гаруй өргөдлийг бол шүүгчийн шийдвэрлсэн хэргийн хугацааны асуудал байна. Хугацаа хэтрүүлсэн. Тэ? Хугацаанд шийдээгүй. Энэ дээр бол одоо шүүхийн сахилгын ороо бол хууль заасны дагуу арга хэмжээ аваа явж байгаа. Нэлээд хэдэн шүүгчнэр бол одоо хугацаа хэтрүүлснээр одоо шийдэгдэж байгаа. За энэ ингээд түрүүний хэллээ одоо шүүгчийн ачаалттай холбоотой оронтой дутуу үнэн байгаа. Гэхдээ энийг бол одоо тийм байлаа гэд хариуцлага алдаад тэрэнд нь хариуцлага тооцохгүй гэж болохгүй. За хуулиар бол хугацаа заагаад өгсөн. Хууль хугацаанд шүүх шийдэх ёстой. Ачаалттай байна, ийм байна, бүх юм байна. Тэгтэл нийт шүүхээр хэрэгжиж байгаа 174 мянган хэргийн одоо нэлийн өндөр 50-аас дээш 60% ч юм уу анхан шатны шүүхээр шийдэгдээд тусчиж байгаа. Айгүй цөөхөн хувь буюу хэдэн хувь байд юм би тодорхой санахгүй байна. Дав залддаг, гомддог. За тэр гомдсон хэрэгүүд донд цөөхөн хэдэн хувь нь одоо энэ яриад байгаа олон хүмүүсийн сенсац тарьсан ийм цөөхөн хэдэн хэрэг байхгүй. Энэ одоо тоог нь би бол санахгүй байна. Тэгэхээр энэ хэрэгүүд дээр одоо ингээд улс төрчөөс юм уу эсвэл хувь хүний үзэл баримтлал одоо Монгол сүүлийн үеийн одоо энэ инфлюенсер гэсэн улсуудын өөрсдийн үзэл бодлоо хэлэх эрх чөлөөнийхөө дагуу хэлж байгаа үзэл баримтлалаар дагуу одоо ингэж нөлөөлнө. Энэ нь өөрөө олон нийтэд итгэх шүүхийг итгэх бол асар нөлөөтэй байдаг учраас энэ талын зохицуултыг бас хууль эрх зүйн хувьд бол зохицуулах цаг нь ирсэн. Ганцхан шүүхийн сахилгын ороо одоо ингээд шүүгчний сахилгын ороог ингээд хариуцлага тооцоо сахилгын ёс зүйгээс гадна одоо тэр инфлюенсерүүдийн асуудал байх юм уу? Тэр улс төрчийн асуудлын ёс зүйн асуудал хаанаа шийдэгдэх юм? Хин юм а хийх юм? Энэ дээр бас хүрээх хязгаартай байж эрх зүй төр гэдэг бол та бүгд мэднэ те нэг хүний эрх нөгөө хүний үүргээр ингээд ирэхээр ингээд хязгаарлагдах учраас энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Одоо дараагийн шат бол шүүхийн эрх зүй Монгол улсын эрх зүйд төрийн одоо дараагийн шат бол энэ бол тулгамдсан асуудал гэж үзэж болж байгаа. За гурав дахь асуудал нь юу гэхээр шүүгч гэдэг хүн бол түрүүн хэллээ. Хууль эрх зүйн хувьд нийгмийн талаас нь хууль эрх зүйн хувьд нэлээд халдшгүй байдлын шийдвэр гаргаад өгчөж. За хоёр дахь асуудал субъектив тал асуудал. Субъектив талын асуудал шийдвэр гаргах гэж байгаа асуудал нийгмийн хоёрын дунд юу байдаг вэхээр эдийн засгийн асуудал. Эдийн засгийн асуудал дотор чинь тэр хүний зөвхөн цалин хөлс биш дээ. Ажиллах орчин нөхцөл одоо тэр эрүүл мэнд тэр ажлын ачаал тэр бүгдийг шийдэх цаг нь болцсон. Энэ одоо сүүлийн үеийн одоо шүүхүүдийн байр одоо түрээсээр ажилдаг байрж байгаа шүүхүүд хүртэл байна тийм үү. Энэ асуудлыг шийдэх тал дээр дөрвтэй асуудлуудыг хийх асуудлыг ингээд шаг дистаратаа ингээд шийдэх асуудал тулгарч гарч ирээд байгаа. Энэ шүүгч түн субъектив тал гэдээ хэлсэн. Тэр хүн чинь хараат бусаар шийдвэр гаргахын тулд Монгол улсад хуулийн дагуу аюул олон эрхээсээ төдөлдсөн хүмүүс. Улс төрийн нэгдэж болохгүй, үзэл бодлоо хэлж болохгүй те зөндөө олон хоригуд байгаа. Одоо жишээл бидний хариуцлага тооцох хүртэл ингээд хоригд ороо явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн чинь тэр ажиллах нөхцөлийн тэр одоо хязгаарлагдсан эрхийг дүүцүүлсэн хэмжээний эдийн засгийн нөхөн олгор гэх юм уу, цалин пүнлөө, ажлын байр, ачаал тэр бүгдийг тооцсон ямиг одоо гаргаж ирэх нь нөгөө одоо дараагийн 3 дахь гол асуудал юу гэхээр бид нар Монгол улсад 3 засаг гэж яриад байдаг боловч үүсгэх засаг, хууль тогтоох засаг хоёр нь л давмгаалаад байдаг болохоос биш шүүх засаглаа ерөөсөө анхаараагүй хайцсан. Энэ чинь гуруулаад эргэдэгч гурвалжин байж явна гэдэг эрх зүйн онд хэлчихэд шүү. Тэгэхэд бид нар тимийг айгүй баг тавьчихад байгаа. Тэгэхээр одоо шүүх засаглалыг тодорхой хэмжээнд нь хүргэхийн тулд шүүхийн холбоо, шүүхийн ерөнхий зөв, шүүхийн сахилгаараа шүүгчнэр олон нийтэд хандах үйл ажиллагаагаа бол маш зөв явуулж иргэд тэрийг зөвөр ойлгодог байх хэрэгтэй. Тэгжиж
би энэ шүүхээр шударгаар хэрэгээ шийдвэрлэх гэдэг итгэл үнэмшил өндөр байх тусмаа тэр шүүх засаглал дээшээ гарч ирэх хэрэгтэй. Шүүхийн сахилгын ороо гэдэг байгуулагдсны ганц чухал юм бол шүүгчд хариуцлага тооцох гэдэг биш. Шүүгч нарыг ийм юм бити хийгэрээ гэсэн тэрийг л заагаад өгсөн хуулийн дагуу хэрвээ зөрчих юм бол шалгамж өрчихгүй бол тэр хүн халдшгүй дархан байдлаараа шийдээ субъектив талаараа дотоод итгэлээрээ хэргийг шийдээд явах бол тийм зорилт. Ягаад гэхээр нөгөө их зүй төр дээр чинь эрүүгийн үйл яах гэж байдгийг. Бити хэрэг хийгэрээ л гэж эрүүгийн үйлийг зохиож баталсан болохоос биш хэрэг хийх юм бол хэрэг хийгэрээ гэж батлаагүй шүү дээ. Тэгэхээр хэрэг хийчих юм бол ингэн тэгтээ чамайг бас ингэн одоо өршөө нүзүүлэн яана гэсэнтэй адилхан сахилгын орооны энэ байгуулагдсан асуудлаа шүүгч нарыг сайн ажиллаараа шударга ажиллаараа хэрвээ ингэх юм бол ийм асуудал байгаа шүү гэдгийг л анхааруулсан гол зорилго нь тийм байна. Тэгэхээр цаашдаа шүүх засаглал гэдэг имийг тодорхой тэр гурвалжингийн хэмжээнд нь хөргөх асуудлыг л одоо сүүлийн үед тамир санагдаад байгаа. Миний хувьд судлаачийн хувьд дээр нь байр орон сууцны дутагдал хэлж байна. Цалингийн тэр бол жижиг хэлбэр. Зүгээр одоо шил Монгол улсад гүйцэх засаглал гэж сайхан байгууллага байна шүү дээ. Одоо бүхэл бүтэн засгийн газар хэрэгжүүлэх агент яам дотн л их том байдаг. Танай хууль зүйн яаж одоо өндөр хууль тогтоох гэх том байж тий. Байшин одоо байшинч яг одоо тэр хууль тогтоох гэдэг их хэмжээтэй мундаг хуультай одоо бүр 126 болоод ирлээ. Шүүх засаглал гэдгийг яг эн чинь 3 багхгүй юу? 3 өнцгөө багхгүй юу? Тэнцүү авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр шүүх засаглалыг хэн хэрэгжүүлдэг юм? Үндсэн хуульд шүүх засаглалыг гагцгүй шүүгчл хэрэгжүүлж байгаа шүү. Тэгээ шүүх нь 3 төрөл одоо давзаалт хахаа шат. Энийг л тэр өндөр түвшинд нь гаргаж ирээ зэрэгцүүлээд тавьчих юм бол тэрийг эдийн засгийн хуваар хангах, нийгмийн хуваар хангах нь хууль эрх зүйн хувьдаар нь их хурл хууль тогтоох байгууллага нь хангана. Эдийн засгийн хувьд нь засгийн газар хангаж өгөөд шүүх засаглал нь эргээд нөгөө хоёртойгоо нийлээд юм гурвалжин болох юм бол эрх зүй төрийн онлын одоо жинхэнэ асуудал юм л байна. Энэ лүүгээ бид нар одоо нэлийн хормоор байна. Дэндүү их олон ярьлаа. За ойлголоо. Дараагийн асуултыг та түрүүн бас ярьсан тийм Монгол улсын нэрийн өмнөөс гэж шийдвэр гаргадаг хоёрхан байгууллагын нэг бол шүүх засаглалаа. За хүний бас хувь зайг дэнсэлж байдаг. Энэ шүүгч нар маань өөрсдөө хэрхэн бэлтгэгддэг юм бэ? Ямар цензурээр шүүгч болдго юм бэ гэдэг асуултыг бас олон нийт их сонирхож байгаа л да. Би зүгээр жишээ авч л хэлж байгаа шүү. Тэр хоёр гэдгийг шүүгч бэлтгэх, шүүгчийг сонгож шалгаруулах шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрийн эрхийн асуудал байгаа. Ерөнхийдөө зарчмын үед ямар байна вэ гэхээр мэдээж хууль зүйн дээд боловсрол буюу их сургуулийн эрх зүйн боловсрол эзэмшнэ. За мэдээж одоо 2 жил мэргэжлийн дадлага хангаад хуульчийн ажил хийн гэсэн үг шүү дээ. Тийм ажлаа хуульчийн сонгож шалгаруулалтанд ороод тэнцчээд сая хуульч болно. За хуульч болсон хүн хуульчаараа 3 жил ажиллаж ээж шүүгчийн сонгож шалгаруулалтанд орох эрх нь нэгдэнэ. Нэг хоёрт тэр хүн шүүгчд бэлтгэдэг шүүгч болох хүсэл эрмэлзэл одоо бол ингээд бүртгэж байгаа хүмүүс ингээд харахад бол шүүгч болъё гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн би үнэн шудраг нийгэмд үнэн шудрагыг тогтоогоо тэрэг маргааны үнэн зөвөөр шийдээд ингээд ажиллая гэсэн тийм хүсэл тэмүүлэлтэй хуульч нар бол харьцангуй би бас одоо бага байгаа мó гэж одоо хараад байгаа. Яа тэгэхээр одоо сая нөгөө 10 жилийн өмнөх шүүгчийн орон тоог тогтоосон юу яриад байна л да. 600 гэдэг юм уу 700 орчим гэдэг чи одоо 10 жилийн өмнөх хурлын тогтоол байхгүй. Одоо тэрнээс хойш жилдэл 10 орчим хувиар нэмэгдээд 170-80 мянган хэргийг шийдээд байна гэж. Тэнд мэдээж ингээд одоо 5-600 шүүгчнэр байдаг. Шүүгчнэрийг одоо даруйхан одоо сонгож шалгуулалтанд оруулаад ингээд мэдээж ерөнхий зөвлөл маань ажиллаа гэж сонгож шалгуулалтанд оруулах гэхээр нэгдүгээр шалгуулалтанд тэнцээд шалгалтаа давж гарч ирдэг бэлтгэгдсэн хүн ховрох шиг байна. Хоёрдугаар шүүгч болъё гэсэн хүсэл эрмэлзэл хуульч нарын дунд бас тийм их өндөр байна уу да гэдэгт би бол бас эргэлзэж ил байна. Энэ дэд бүтэц хангамж нь одоо нөгөө тий ачааллыг шийдэж өгөөгүй бол одоо шүүгч нар бас төрхөнд хэцүү байх юм тий. Энэ дээр бас нэмэт тодорхойлчихоо. Тэгээд шүүгчийн бас нэг онцлог нь тэр байхгүй юу? Одоо хуульд зааснаар бол шүүгч зөвхөн хууль захирагдана. Өөр одоо хинт ч нөлөөнд автахгүй. Тэр хуулиа зөрчих юм бол харин хариуцлага хүлээнэ гэд заасан байгаа. Мөн шүүгчийн тангарагч бас байгаа. Тэгэхээр одоо шүүгч болсон бүхэн энэ тангарагыг өргөж энэ ажлыг эрхэлж байгаа. Тэгээд түрүүн манай гишүүний хэлсэнчлэн
шүүхийн тухай хуульд одоо шүүгчд хориглосон 40 зүйл гэдэг ингээд бүр жагсаагаад бичсэн байгаа. Одоо нөгөө олон улс төр ярих юм бол Иран улс тэдэн хоригтой, Оросын холбооны улс одоо Украинд дан хийснээс болоод тэдэн хоригт орлоо. Хойд Солонгос одоо ийм олон хоригт орсон гэдэг. Тэгээ яг энэ хориг гэдгээр тусцсан угаасаа хориглол өөрөг болгосон. Тэгэхээр 40 зүйл дээр нэмээд дахиад 51, 52, 53 дээр нь бас хоригдсан зүйлүүд байгаа. Ингээд дээр нь шүүгчийн ёс зүйн дүрэн бас хэвээрээ үйлчилж байгаа. Дээр нь олон улсын нийт шүүгч дагаж мөрддөг энэ шүүхийн Бангалорын зарчим гэж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлээр шүүх бол ингээд шүүгч бол хашигдсан, маш олон эрхээ хязгаарлуулсан, олон хоригт орсон байдаг. За одоо энгийн жишээ авъя. Эмч хүн ингээд ажлын цагаар улсын эмнэлэгтээ ажиллаж хагаад ажлын бус цагаар хувийн эмнэлэг ажиллаулаад одоо нэмэлт орлого олох боломжтой. За багш хүн улсын сургууль багшилж хагаад бусад цагаараа сургалтын төв ажиллаулаад одоо бас орлого олох боломжтой тий. Шүүгчд бол ийм орлого олох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ хэрээрээ одоо их вакуумчсан зөвхөн одоо энэ төрөөс олгож байгаа тэр цалинг харж одоо амь зудаг гэх юм уу тий. Тэгээ нэг үе шүүгчийг одоо өндөр цалинтай л гэж ярьдаг байсан. Гэтэл одоо энэ мөрдөх байгууллага болох аюултай тэмцэх газар, тагнуул, за төрийн аудитын байгууллага тий. Эднэр бол одоо бүгд прокурорын байгууллагч гэсэн одоо ингээд шүүхийн цалингаас ер нь зарим нь илүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр шүүх бол үндсэндээ төрийн аль багш дотроо зөвөр дундаж л аль багштай цалинтай аль багш болоод бол бас 5-6 жил бол аль хэдийн өнгөрчлөө. Тэгэхээр энийг одоо тэр 10 жилийн өмнөх мэдээлэлээр яриад байдаг нь бас дэгс юм аа. Юм болохоор нөгөө муу хараа уухаа чи өндөр цалинтай чамайг нэмэх хэрэггүйгээ бусдыг нэмээд яваад байдаг. Тэр битгийл одоо бүх төрлийн аль багш зэрэг дэвийн нэмэгдэл авдаг байхад ганц авдаггүй субъект нь шүүгч байгаа. За сүүлийн үед манайд нэг ийм нийгэмд нэг ийм хандлага бий болчлаа л да. Одоо ямар нэгэн хэрэг шийдвэрлэхээс өмнө олон нийтийн анхаарал төвлөрүүлж тэг хэвлэл мэдээллийн байгууллагаар сэвүүлэх одоо олон нийтэд анхааралд оруулаад тэр нь одоо шүүх хурал болохоос өмнө нэг ийм хандлага байгаад байна. Хэвлэл мэдээллийн байгууллага бол одоо хандаад ирж байгаа хүний асуудлыг гаргах нь ойлгомжтой. Тэгэхээр тэр олон нийтийн анхааралд өртөж байгаа асуудал хэргийг бол ингээд нээлттэй шүүгээд идэг. Гэтэл зарим нь бол одоо хаалттай дул явагдаад байна штэ гэсэн шүүмжлэлж байгаад байдаг. Энэ ер нь яаж шийдэгдэх ёстой асуудал юм. Одоо нөгөө бие даасан хараат бус байдлыг ярихад нээлттэй, олон нийтэд нээлттэй гэдэг нь бас маш том цензур болдог шүү дээ. Олон нийтийн анхаарлын төвд орохоор нь шүүх нээлттэй байгаад байгаа юм биш. Өнөөдөр шүүхийн байгууллага хууль зааснараа нууцад хамаарахаас бусад бүх хуралдаа нээлттэй байгаа. За 2000 бүх хуралдаа нээлттэй байгаа гэдэг нь тэр чигтээ ингээд нээлттэй шууд амжуулж яв тийм үү? Эсвэл зөвхөн шийдвэрээ танилцуулахдаа нээлттэй юм шүү тийм үү? За сонирхсан этгээд хүсэлтэй байгаад энгийн шүүх хуралдаанд ороо сууж болно. Тийм. За шууд амжуулалтын асуудлыг зохицуулсан хууль нь сүүлд гарсан юм. Энэ нь яасан гэхээр 2024 оны 6 сарын 5-ны өдөр санагдчихэв парламентаас шүүхийн хууль нэмэлт өөрчлөлт оруулаад хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан за анхан болон давзалдах шатны шүүхийн авилгын эргийг шууд дамжуулна гэж бүр бичсэн хуулийн дээр. Энэ хүрээндээ шүүхийн ерхий зөвлөлөөс журмаа гаргаад одоо та бүхэн мэдж байгаа бүх авилгын хаалттай биш бол бүх хурал нээлттэй явж байгаа. Тийм. Ер нь хуулийн агуулгаараа өөрөө энэ шүүхийн үйл ажиллагаа чинь нээлттэй байх юм. Тийм. Хинч орсон танилцж болно. Зүгээр олон нийт яадгүй гэхээр анхаарлын төвд оруулах, сэвүүлэх асуудал нь тодорхой хэрэг маргааныг те өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх, олон нийтийг төөрөгдүүлэх янз бүрийн л зорилготой байдаг. Түүнээс биш олон нийт сэвэд ирэхээр нь л шүүх нь нээлттэй байгаад байгаа юм байхгүй. Шүүх угаасаа л нээлттэй байгаа. Хуулинд хаалттай хуралдахаар заасан бусад бүх асуудал нээлттэй. Хаалттай хуралдаа гэж заасан бол тэр шүүхийн эрх хэмжээ үйлчлэхгүй шүү дээ. Шүүх хаалттай л юм. Төрийн нууцтай холбоотой хэрэг. Тэ? Хувь хүний нууцтай холбоотой хэрэг. Өсвөр насны хүүхдтэй холбоотой хэрэг. Хувийн одоо хүний нууцтай холбоотой, нэр хүндтэй холбоотой хэрэг хуулийн дээр хаалттай нэгсэн бол тэрийг шүүх нээх ямар ч боломжгүй. Бусад бүх зүйл нээлттэй байна. За дараагийн асуултыг асуухад одоо мэрэгшүүлэх тал дээр хэр зэрэг анхаарч ажилт юм бэ? Яаж анхаард юм бэ? Эдийн засгийн одоо нарийн асуудлыг, татврын асуудлыг мэдэхгүй хүн шүүхийн шийдвэр гаргалаа гэсэн ийм бас шүүмжлэл яваад байдаг л та. Тэгэхээр шүүгч нар хэрхэн мэрэгшдэг? За би ерөнхий мэдээлэл хий. Яг л салхи орооны хүрээндийн сургалт мургалт хариуцдаг шүүхийн ерхий зөвл дээд шүүхийн харьяанд шүүхийн актем гэж байна.
За яг академийн сургалтын хөтөлбөр боловсруулах хороонд 1 жил ажилласны хувьд бол ерөнхийдөө хариулъя. За шүүхийн академи шүүгчнэрийн давтан сургалтыг хариуцаад явж байгаа. Тэгээ шүүхийн академи бол тэр шүүгчнэрт тодорхой тулгамж байгаа асуудлаар хичээлийг хөтөлбөр боловсруулад хөтөлбөрийн дагуу багшийг сонгон шалруулад тэгээд тэр багшаар шүүгчнэрийг тодорхой хугацаанд цуглуулад лекц танхимаар зарим тохиолдолд бол сахимаар хичээл ороод тэгээд шүүгч бол жил болгон сургалтын кредит хангаж одоо мэргэжлээ дэвшүүлж явах тодорхой сэдвээр одоо ямар хэргийг яаж шийдэх юм, шинээр гарсан хууль тогтоомжийг яаж яах юм, энэ чиглэлээр хичээлүүдийг сургалт аваа явж байгаа. За таны хувьд одоо яг өөрөө бас шүүгчээр давж заалтгчдын шүүгчээр ажилладаг хүний хувьд хэд ийм одоо сахилгын хариуцлага нь бас яг хувь хүний шүүгч хүний хувьд би даасан байдалд нөлөөлнө гэж байх уу сөргөөр. За сахилгын хариуцлага чинь мэдээж бас соёл зүйн үндэслэлтэй байж авагдах учиртай байх. Түүнээс биш одоо юугүй сахилгын асуудал үүсээгүй байхад нь бол сахилгын хариуцлага тэр үнд ирээд байхгүй байх. Тэр үднээсээ бол одоо нөлөөлөхгүй гэж хэлнэ. Тэгэхээр манай одоо энэ эрх зүйн бие даасан хараат бус байдлыг бий болгож байгаа энэ эрх зүйн байдал нь яг одоо ажил дээр дэмжлэг болж өгч чаддгийм үү? Ажиллах орчин нөхцөлийг нь хэрхэн хангаж чаддгийг гэж асуув. Зөв. Тэгээ нөө айхгүй ч айгүй гихчээр одоо сахилгын хороонд тайлбар өгөх боллоо гэвэл ямар ойлог байх вэ? Тэгээ шүүгчд нөгөө хэрэгээ төвлөрөөд унших гэж байтал тэр гомдол дээр нь тайлбар бичих болдог тий. Тайлбар бичихгүй бол одоо дуугаа байгаа зөвшөөрч байгааг тэмдэг шиг болчих шүү дээ. Тийм учраас бас тэнд цаг гаргах хэрэг болно. Тэгэхээр тэр үднээсээ бол мэдээж бас дам утгаараа нөлөөлнө. Гэтэ энэ дээр бас нэг юм онцлогтой зүйл байгаа. Хуучин нөгөө шүүхийн дэргэд байсан сахилгын хороо, ёс зүйн хороог бодвол энэ сахилгын хороо маань бол маш хүчтэй эрх мэдэл үхий байгууллага өргөн одоо хэлбэрээр хянж шалгах хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр иргэний хэрэг дээр одоо жишээлбэл нэхэмжлийн шаардлагын хүрээгээр шийддэг штэ хэргийг те. Би одоо ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгоё гэж нэхэмжил гаргасан байхад нь зөвхөн тэрийг тогтооно. Түүнээс биш тэгснээс үүдээд цалингаа авъя гэж нэхэг байхад нь нэмж шүүх өөрөө очи цалингаа нэмээд авчаач гэж өгдөггүй. За эрүүгийн хэрэг дээр жишээлбэл прокуророос буюу одоо мөрдөх байгууллага боогоод прокурор хянаад шүүх рүү шилжүүлсэн тэр хэргийн хүрээнд л шүүх одоо хянд шийдвэр гаргадаг. Түүнээс биш энд нь өөр нэг юм байна, тэнд нь юм байна гэд тэр прокурор ялах дүнэлтэнд дурдаагүй шал өөр зүйл ангаар нэмээд тэр хүнд өөрөө одоо ингээд ял төлөвлөөд шийдгээд байдаг юм бас байхгүй. Гэтэл сахилгын хороо яаж ийн сахилгын процесс ямар дараалал явж ийн гэхээр тэр гомдлын хүрээгээр ерөөсөө хязгаарлахгүй. За энэ хүн одоо шийдвэрээ 15 хоногтой гаргаагүй гэдэг гомдол гаргасан байлаа гэж бодъё те. Гэтэл тэрийг шалгаж ирсэн энд шал өөр юм энэ цагтаа ирээгүй бас тийм өдөр байсан байна те. Өөр тэр хүний дондгийн хэрэг шийдэхдээ бас нэг ингэсэн асуудал байсан байна гэд нөгөө гомдлоос нь хүрээнээс нь гараад явах юм эрхтэй. Нөгөө талаар тэр иргэнч тэр эрүүгийн хэрэг дээр бол эзэн биетэй байгаа шүү дээ. Тэр чинь хариуцагчтай, ялагдах шүүгдэгчтэй байхад сахилгын хэргийг одоо үүсгэх гомдол нэхэмжил гаргаж байгаа хүн хинч байж болно. Тэр хэргийн оролцогчоор хязгаарлагдахгүй. Дугаар хорооны иргэн домдог дулмаа одоо хинч байсан тэр шүүхийн шүүгч ингэсэн байна, тэгсэн байна гэд гомдол гаргаад явах юм бол тэрний даруй бас шалах хэрэгтэй. Тэгэхээр бол нэг бодлын шүүгчийг шалгах эрх бол одоо маш өргөн хүрээтэй байна гэсэн үг. Энэнгүүрээ бол шүүгч нөгөө олон хоригт байдаг дээрээ нэмээд ахаад бас нэг юм депресс маягийн зүйл нуулгуулхэд бол байгаа. Өндөр хяналт шалгалтанд ор ажилдгаа гэсэн үг тий. За ер нь шүүхийн сахилгын хороон дээр жилдээ 300 гаруй гомдол ирдэг гэж энэ ихэнх гомдол нь ер нь ямар асуудалтай холбоотой байдаг вэ? Тий одоо сүүлийн манайх чинь 21 оны 11 сард албан ёсоор 9 гишүүн бүрдээд байгуулагдсанаас хойш одоо статистик тоо харах юм бол 25 оны 12 сарын 31-ний байдлаар бол нэг 1600 орчим өргөдөл мэдээлэл хүлээн авч шалгаж байгаа. За тийм. За тэгээд энэ хугацаанд яаж яах вэ гэхээр нийт хүлээн авсан өргөдөл дээр анализ хийгээд үзэхээр энэ өргөдлөө дээр одоо сахилгын хэрэг үүсэх эсхээ одоо шүүхийн сахилгын хорооны гишүүн тэр рэндом санамсруу тойргийн аргаар хуваарлагдаж байгаа. За ингээд өргөдлөрийн гутал тэрийг сахилгын хэрэг үүсэх хэсгээ шийднэ. Үүсэхгүй гэх юм бол захирамж гаргана. Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах.
За нөгөө талдаа үүсгэхээр байна гэм сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Сахилгын ороо бол шүүх биш шүү дээ. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хянахгүй. Зөвхөн тэр шүүхийн тухай үйл заасан шүүгчид хоригдсан хязгаарласан үүрэг болгосон зохицуултыг шүүгч зөрчсөн юм уу гэсэн агуулгыг л хянана. Тийм учраас ирж байгаа өргөдлүүдийн маань мэдээж 50 гаруй хувь нь шүүхийн шийдвэртэй холбоотой. Шүүхийн шийдвэр үнэлгээ гарлаа. Миний эрхийг ингэ зөрчлөөч гэдэг юм. Энэ бол шүүхэдээ давзаалдагчны шүүх, хяналтын шийдвэрийн шүүхтэй шатшатандаа гомдлоо гаргаад шүүхийн шийдвэрийг хянуулах асуудал, шүүхийн эрх хэмжээний асуудал. За нэг хоёрт нөгөө нийт өргөдлүүдийн маань 47-8% дээр нь сахилгын үүсгэж шалгахдаа яаж яах нөхөр тэр өргөдлүүдийн агуулгыг харах юм бол одоо тэр хоригдсан хязгаарлалт үүрэг болгосон зохицуултууд байна шүү дээ. Тийм хуульчилсан. За тэнд бол нэг 45-6 орчим оргилт байгаа. За 40 нь бол шууд хоригдсан зохицуулт, хязгаарлсан нэг 3, үүрэг оролцсон бас нэг 2 3 байгаа. За эндээс бол гол яригддаг юм болохоор хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой удаа дараа зөрчсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ одоо бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон шүүх хуралдааны юм уу шүүх хэрэг маргааны хян шийдвэрлэхдээ шүүгч бол ер нь ажиллаа хийхдээ одоо юу гэдэг тэр хууль заасан бусдад харьцан хандлагадаа зөв бус харьцсан ч гэдэг юм ингээд хэдэн нэг тийм тоочны зохицуултууд байгаа юм. Хууль заасан одоо шийдвэр гаргах хугацааг хүндэтгүү үзэсгэлэнээр хэтрүүлэгч гэдэг юм ингээд яг тийм нэг үндсэн хэдэн зөрчилдөр байнгын өндөр давтамжтай нийт одоо ирж байгаа өргөл хондлын 70-80% нэрдэг гэсэн. За ингээд үүсгэсэн хэргийн маань мэдээж одоо өнгөрсөн хугацаанд ярих юм бол нийтдээ нэг 49 шүүгчд арга хэмжээ авсан ч гэдэм статистик байна. За одоо арга хэмжээ авсан 53 шийдвэр гарсан ч гэдэм одоо ингээд байна л да. За баярлалаа. Өнөөдөр манай студид цаг гарган хүрэлцэн ирж өнөөдрийн хилцүүлэгт манд зочноор орсон та бүхэндээ баярлалаа. Өрөг хилцүүлэг өнөөдөр та бүхэндээ шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага сэдвээр хилцүүлэг өрнүүллээ. Зочдоо дахин танилцуулахад за миний зүүн гар талаас шүүхийн сахилгын орооны гишүүн Сугар, шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн эрүүгийн иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Мөнх Тулга, за хууль зүйн ухааны доктор профессор шүүхийн сахилгын орооны гишүүн Мегмар Цэрэн, за шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Бэлгүүн Заяанаар оролцлоо. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.